Энэ онд авто замын осолд 1455 хүн өртжээ. Үүний 40-50% нь гар утсаа оролдож байхдаа анхаарал сарнитнаас үүдэлтэй байгаа юм. За замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утсаа ашигласнаар жолоочийн хариу үйлдэл үзүүлэх хурд 3 секундээр буурдаг байна. Мөн хөдөлгөөнд оролцохдоо гар утас тогтмол ашигладаг жолооч зам тээврийн осолд өртөх магадлал нь бусад жолоочоос 80%-аар илүү байдгийг тээврийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн хэллээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа анхаарал болгоомж алдснаас зам тээврийн осол гаргасан 12,000 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 115 иргэн нь гар утас хэрэглэсэнтэй холбоотой хэмээх тайлбарыг өгчээ. Иймээс замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар анхаарал болгоомжоо сулруулахгүй, гар утас аль болох хэрэглэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч иргэд маань жолоочийн үүрэг байдаг. Жолооны ард хөдөлгөөний төлбөрээр гар утас оролдож ашиглахыг бол хоригдно гэсэн заалт байдаг. За гар утас руу анхаарлаа хандуулснаас шалтгаалаад гэрэл төхөө зөрчих, урд тээврийн эслэг мөргөх, гарцаар гарч байгаа ягамтгччин мөргөх гээд тохиолдлууд бол цагдаагийн байгууллагад бүртгэжсэн. Төгсгөл нь харагдахгүй замын төвжирэл дунд жолооч нарын хамгийн сайн найз нь гар утас болтгоо. Гэхдээ жолоо барихтаа гар утсаар ярих нь автосолд өртөх эрсдлийг 4 дахин, зурвас бичиг нь 23 дахин нэмдэг гэсэн олон улсын судалгаа байна. Гэрэл дохион дээр зогсчоод 4-5 машин орох юм дээр гацаа үүсгээд одоо ингэж гасаа үүсгээд байгаа шүү дээ. Яг нүүрэн дээр зогсчоод ногоон гэрэл ингээд ирэх дохио асчаад ахчил зогсоол байна. Тэгээд 3-4 машин орох зайн дээр уцаа оролдож байгаа хүмүүс ингээд бас хөдөлгөөний юунд цаад очруулж байгаа шүү. Одоо би ингээд зогсож байгаа юм ингээд үзээ сууж. Мэдээч шүү дээ мэдчихээ. Явж байгаа хооронд бол уцаа оролдож болохгүй шүү дээ. Бүр ингээд сууж явахт бол одоо ингээд ямар ч хөдөлгөөн байхгүй зогсож байгаа шүү дээ. Дуудлага модлого ирсэн үед л авдаг шүү дээ. Ер нь оролдож идэв шүү дээ. Тэгээд нөгөө урд машин явж хахад л уцаа оролдоо зогссон. Хөдөлгөөнд оролцохгүй. Утас руугаа 1-2 секунд л харахад автомашин 20-30 м газар хяналтгүй явдаг. Иймээс замын хөдөлгөөнд оролцохдоо гар утаснаас татгалзах нь өөрийгөө олон бусдыг эрсдлээс сэргийлэх арга юм.